Зохиомж их сургууль нь Монголын үндэсний кино урлагийн академитай хамтран хэрэгжүүлсэн судалгааныхаа хүрээнд Монголын уран сайхны киноны хөгжим номыг бүтээж өнөөдөр аль биесээр нээлттэй. Тухайн номонд найруулагч агсан цогт хоёрын 10 киноны бүтээлийн 9 эрдэм урлаг, соёл, сэтгэлгээ, нийгэм, хүмүүнлэгийн үүднээс шинжилж шүүмжилсэн бүтээлүүд нь багтжээ. За энэхүү ном нь Монголын кино хөгжмийн судалгааны чиглэлээр гарч байгаагаараа анхдагч бүтээл байна. Энэхүү ном нь урлагийн олон салбар дундаас харьцангуй бага судлагддаг кино хөгжмийн судалгааны асуудлыг хүндсэн байна. Мөн судлаачид, хөгжмийн зохиолчид, кино уран бүтээлчдийн түүхэн дурсамж, ажиглалт, киноны хөгжмөөс төрсэн сэтгэгдэл, үнэлэмж дүгнэлтээ оруулж өгсөн нь илүү ач холбогдолтой болгосон байна. За энэ номын гол онцлог нь киноны тэр тусмаа уран сайхны киноны хөгжмийн тухай тусгайлсан судалгааны бүтээл өмнө байгаагүй. Энэ бол анхдагч болж байгаа. Тийм учраас одоо судлаачдад киноны болоод одоо онлын хөгжмийн судлаачдад аль алинд нь нэлээд судлагдсан болох хуцаар нэлээд одоо даацтай судалгааны бүтээл болж гарч байгаа. За хоёрдугаар одоо өндөр ач холбогдол нь болохоор Монголын уран сайхны киноны одоо кинонд хөгжмийн өөрийнх нь гүйцэтгэдэг үүрэг маш өндөр байдаг. Энэ тухайд нь 9 одоо Монгол улсын өнөөдөр судалгаа шинжилгээний ажлыг идэвхтэй хийж байгаа докторууд өөрсдийнхөө судалгаа шүүмжийг багтаасан ийм ном байгаа. Энэгээрээ онцлогтой байна. Монголын уран сайхны киноны хөгжим номонд кино найруулагч цогт хоёр агсны бүтээсэн дээд хэмжээ, уучил, Хувлай хааны зарлиг, Богд хаан, Харанхуй хад, Ловир, Монголын сүүлчийн хаан, Амьдрал нулимсанд дургуй зэрэг 10 уран сайхны киноны хөгжимд хийсэн шүүмжүүд багтсан юм байна. Энийг бол маш сайн судлах хэрэгтэй. Ер нь бол хөгжим бол ер нь кинонд яг хоёр дахь үүрэгтэйгээр ордог гэдэг боловч үүндээ бол ерөөсөө тэр тухайн киноныхаа дөрүүдийн үйл явдлын зураг, дөрүүдийн дотоод сэтгэлийн тэр хилэмж бүхэл одоо нарийн одоо учир шалтгааныг бол хөгжмөөс сонсдог. Тийм болохоор энэ хөгжимд бол маш нарийн одоо шинжилгээ хийж судалж ингэж одоо байх хэрэгтэй байгаа. Тэгээд ер нь бол яг киноны дуунууд гэж нэгэн бичигддэг байсан ихэнх үедээ манай хөгжмийн зохиолч. Тэгээд сүүлдээ бол киноны хөгжим гэдэг маань жинхэнэ утгаараа яг драматургтэй тэр хөгжмийнхаа киноныхаа үйл явдал агуулгатай холбогдсон тийм их судалгаатай, бодлоготой хандсан тийм бүтээлүүд болж хувирсан. Алтан гэрэл гэж байгаа. Тэгээ одоо бол яг энэ номын тухайд бол би цогт хоёр гэдэг одоо кино найруулагч энэ цогт хоёр ахтайгаа бол Харанхуй хад гэж их зохиолч Ташдоржийн Нацаг доржийн мэндэлсний 110 жилийн тохиолдуулаад 2016 онд Харанхуй хад гэж их зохиолчийн өөрийнх нь зохиол байдаг шүү дээ. Харанхуй хад. Тэрнээс нь сэтвлээд амьдралаас нь сэтвэлсэн тийм уран сайхны киноны хөгжим бичсэн байна. Тэгэхээр энэ бол миний хувьд бол яг уран сайхны киноны анхны хөгжим байсан. Монголын уран сайхны киноны хөгжим ном нь агуулга сэдвийн хувьд Монголын кино хөгжмийн судалгааны төрөл жанрын хувьд өөрийн өрмөц өнгө аясаараа ялгархуйц бүтээл болсныг шүүмжлэгчид онцолж байлаа.